За юу вэ? Юуны зураг харагдаж байна нөхдөө те? За хариулаа яваарай. Юуны зураг харагдаж байна? Оо зүйтэй. За юунаас тогтох вэ? Юунаас тогтож байна? Хариул бүгдүүдээ буруу зөв хамаагүй хариулаа яваарай. За энэ цэнхэртэж харагдаж байгаа юу юм? Шар нь юу юм? За зөв. Шар нь. Оо мундаг. За хуура газар. За энэ юг харуулж байна? Өндөг. За өндөгний энэ бол бүтэн өндөг байгааз. Тэгвэл энд ямар өндөг байна? Хагарсан өндөг. За тэгвэл дэлхийн гадарга маань энэ хагарсан өндөг шиг маш олон хагарлаас бүтдэг байх юм. Хагарлаас бүтдэг байх. За тэгвэл энэ хагарлыг юу гэдэг вэ гэхээр бид нарыг тектоник хавтан гэж нэрлэж байна. За өнөөдрийн хичээл болохоор юу гэх вэ гэхээр дэлхийн дотоод хүчний үйл ажиллагаа ба тектоникийн хавтан гэсэн сэдэв байна. За хүмүүстээ сэдвээ тавиад тэтэртэй. За бичсэн үү хүмүүстээ? За дэлхийн дотоод хүчний үйл ажиллагаа ба тектоник хавтан гэсэн сэдв өнөөдөр хэлүүлээ үзэх юм байна. Тектоник. За сайн байна. За дэлхийн гадна талын хатуу хэсэг болох чулуу мандал нь олон салангат хэсгээс бүрддэг. Мөн үү? Түрүүний одоо нөгөө өндөгний жишээгээр авсан. Ба үүнийг тектоникийн хавтан хэмээн нэрлэнэ. За энийг хүчээд авах. Энэ дээдлийн энэ хэсгийг гялс хүчээд авах хүмүүс. За харагч нь өмнөхтүүд ээ. За маш хурдан бичээд яваарай минь нөхдөд. Цаг бага байгаа шүү. За энэ презентацийн групп дээр чи та нар дараа нь тавиад өгчин. Та нар эргээд бас хичээлээ харах зүйл байвал эргээ хараад явж болно. За тэгвэл энэ олон хэсэг болсон, том жижиг болсон энэ жижигхэн хэсгүүд нь байнга хөдөлгөөнд оршиж идэг байна. За яагаад хөдөлгөөнд оршдог гэж бодож байна та нар? Яагаад хөдөлгөөнд оршоод идэв юм бол? За миний хүмүүс бодоод зөв буруу байсан хамаагүй шууд хариулаад өөрсдийнхөө бодлыг хэлээд яваад байгаараа хурдлаарай. Яагаад энэ хавтангууд жижиг хавтангууд хөдлөөд идэг гэж бодож байна? Том жижиг хавтангууд. За бас төхүүлж байна. За тэгэхээр хавтангууд нь астеносфер гэсэн энэ астеносфер гэсэн энэ үе байдаг дэлхий дээр.
Дэлхийн гад энэ дээр яг нь алгуурхын шилжин хөдлөж сая жилийн дотор харилцан өөрчлөгдөх бөгөөд энэ хөдөлгөөний хурд ойролцоогоор жилд юу гэж байна? 10 см юм. Энэ нь маш удаан боловч хэдэн зуун сая жилийн туршвал авч үзвэл яг нь их зай болж өгдөг. Тэгэхээр нөгөө нэг жижиг том хатангууд маань дэлхий дээр нэг астеносфер гэсэн үе байдаг. Энэ үеийн дээгүүр яг нь айжмаар жилд 10 см л яг нь гулсан өнгөрдөг баг. Гулсан өнгөрдөг. За, энэ дээдлийн хэсгийг бичсэн үү хүүхдүүд ээ? За, сайн байна. За тэгэхээр багш нь энэ дээр нэг зураг зуръя. За, дэлхийн дотоод бүтэлц. За, цөм, найд. За, энэ болохоор газрын гадраг гэсэн үндсэн үеүүдээс үүсэх ба бүтэх ба за энэ хэсэг болохоор бидний саяны ярьсан астеносфер гэсэн үе байждаг. Энэ болохоор уян налархаа үе юм. За, тэгвэл газрын гадраг астеносферийн нийтд нь хуурай газрыг ягаад литосфер гэсэн бас нэг үе байдаг. Хуурай газар мөн далайг нийлүүлээд литосфер гэсэн үе байдаг. За, эдгээр энэ үеуд нь болохоор газрын гадраг буюу хатуу хэсэг нь болохоор астеносфер дээр яадаг бах нь айжхан уян налархаа үе дээр айжхан хөдөлснөөрөө яах нь гэхээр одоо энэ бидний мэдих дэлхийн маань 255 сая жилийн тэртээ ийм нэгдмэл нэг үе байсан. Тэгээд айжмаар нөгөө 10 жилд 10 см хөдөлдөг гэж ярьсан шүү дээ, тийм ээ? Энэ хөдөлгөөн нь болохоор айжмаар явсаар бидний энэ панге буюу дэлхийн нэгдмэл нэг үе байсан нь энэ гулсалтын үеэс яах нь одоогийн энэ төрхийг дэлхийн одоогийн энэ төрхийг яах нь тектоник хавтан бий болж авсан байна. Үүсгэж авсан байна. За, дэлхий дээр тектоник хавтан маш том жижиг маш олон хавтангууд үүссэн ба за томоохон хавтан Номхон далай, Карибын тэнгис, Өмнөд Америк, Африк, Евраз, Энтхэг, Филиппин, Австрали, Антарктид гэсэн маш олон яах нь хавтангуудаас бүрдэж бий болдог байна. За, энэ хавтангуудыг бичээд аваарай хүүхдүүд ээ. Энэ тектоник хавтангуудыг бичээд аваарай. За, хүүхдүүдээ бичиж авч гинэ үү? Дугаараа яваарай. Бичиж гинэ үү хүүхдүүдээ? Сайн байна. За, ерөнхийдөө хүүхдүүдээ микасаагаа багшаагаа сонсож байгаа бол микасаагаа дугаараад яваарай. Ярилцаад явъя хэдүүлээ. За. За, нандин цэцэг чам байна, байгалмаа, за энэ ариун заяа, цэма гэдэг энэ хүүхдүүд микасаагаа хоорондоо ярилцаа явъя хүүхдүүдээ. За, хэр бичиж дуусчихна? За, яг багш нь хүлээж яв бичээд дуусаад та.
За сайн. За өөр усны чичид дуусна уу хүмүүс ээ? Оо сайн биш үү? Миг даасаагаад хариулаад яваад байгаа. Аха. За багш нь 1 минут хүлээ. За тэгээд дараагийнхаа дээр ор. Багш нь яагаад энийг бичүүлээд байгаа вэ гэхээр эргээд та нар энүүн дээр дасгал өгнө, энэ дээр ажиллах хэрэгтэй байгаа. За бичээд дууссан хүмүүс болохоор 6 сая ажиглаад хараарай. Хаана ямар хатангууд оршиж байна вэ? Манай Монгол орон аль хатанд байрлаж байгаа шиг байна. Та нар хардаа. Манай Монгол орон аль хатанд оршиж байна? Танки. За хэлээрэй. Манай Монгол орон одоо энэ хэсэгт оршиж байгаа гэхэд аль хатанд хамаарагдчихэв. Оо мундаг. Евразийн хавтанд манай Монгол орон байрладаг байна. За энэ дээр нэг юм багш нь сонирхуулаад яхад энэ тектоник хавтангууд нь хоорондоо хөдөлснөөрөө нөгөө нэг галтуул дэлбэрэх газар хөдлөх эдгээр зүйл нь болохоор яах нь бий болгож өгдөг. Энэ нь болохоор дэлхийн дотоод хүчин зүйл болж өгч байгаа шүү. За одоо энэ нэг залгаа заагүй штэ. Энэ нэг зураасууд энийг хавтангуудын зааг гэж нэрлэж байгаа. Хавтангуудын зааг. За энэ заагууд дээр болохоор хамгийн их одоо газар хөдлөлт, галтуул дэлбэрэх зүйлүүд хамгийн ихээр яах нь явагддаг байна. Одоо жишээлбэл Филиппин Евразийн хатан Филиппин за энэ хэсгийг ингээ харахад дандаа яаж нөгөө газар хөдлөлт, галтуул дэлбэрдэг нөгөө нэг улсууд маань яах нь энэ хатангуудын хил залгаа газруудаар ихэвчлэн байна. Ийм учраас нөгөө галтуул дэлбрээд газар хөдлөөд цунами үүсээд идэг гол бас нэг шалтгаан нь бол яах нь энэ хатангуудын зааг залгаа бас маш ихээр нөлөөлж идэг. За бичээд дуусна уу хүмүүс ээ? За хамгийн тодорхой мэдэгдэж буй хөдөлгөөний чиглэл нь Африк ба Өмнөд Америкийн хавтан түлхэлцэн атражиж, зөрж эвдрэн дасарч, үдээж хотойж, чулуулгийн үед давхраад янз бүр болж өөрчлөгдөнө. За энийг бичээд авах. Энэ дээдлийн энэ хэсгийг. За бичээд дуусчихна уу хүмүүс ээ? За дараа нь энэ доотлын энэ хэсгийг бас бичээд аваарай. За бичиж авч дуусны дараа багш нь тайлбарлаад өгье. За миний хүмүүс мик асаагаад маш сайхан хоорондоо багштайгаа сайхан яриад хичээлээ явуулъя. Сайн байна. За ерөнхийдөө бичиж дуусчихна уу хүмүүс ээ? За сайн байна.
минь хөө. Энэ хэсгийг хичээд аваарай. Нэрэг За дуусч байна уу хүүхдтэй? Сайн. За дууссан бол хэлээд яваарай хүүхдүүдээ. За сайн байна. За одоо энэ рүү багш нь харилцан шилжих хөдөлгөөний төрлөөс хамааран хавтангуудын хоорондын хэлцааг хэд хуваацсан? Маш сайн. За энийг хэлээрэй. 3 хуваасан. За нэгт нь холдох. Үгүй. Дараагийнх нь ингэж яах нь нөгөө хавтангуудыг маань 3 хувааж өгдөг байх нь шүү. Нөгөө хавтангууд маань хоорондоо яадаг байх нь ийм 3 хөдөлгөөнөд хоорондоо нөгөө астеноспер дээгүүр алгуурхан яах нь хөдөлдөг байх. За ойртон нийлэх, шилжин зөрөх, холдох гэсэн үндсэн 3 хөдөлгөөн маань ойртон нийлэхээс уул үүсдэг байх. Тектоник хавтангууд хоорондоо ойртон нийлж ивэл яах нь эндээс юу үүсдэг байх нь? Уул үүснэ. За шилжин зөрөх хөдөлгөөнөөс яадаг байх вэ гэхээр төв хоорондын шилжилт буюу одоо нөгөө түрүүний бид багш нь дурдсан нөгөө панген буюу дэлхийн яасан нэгдмэл байжгаад одоогийн энэ төрхөө олсон энэ үеийг яаж шилжин зөрөх хөдөлгөөнөөс үүссэн баг. Шилжин зөрөх хөдөлгөөнөөс. За холдон салах хөдөлгөөнөөс тэгвэл юу үүссэн байна? Холдон салах хөдөлгөөнөөс далай тэнгис ус үүссэн байна. За ойртон нийлэх, шилжин зөрөх, холдон салах гээд эдгээр энэ зүйлүүдийг бичээд авах юм байна. За миний хүүхдүүд одоо энэ слайдн дээр байгаа эднэрийг бичээд ав. Ойртон нийлэхээр юу үүсэж байна? Эверест буюу уул үүсэх юм байна. Шилжин зөрөхтөөр төв хоорондын шилжилт үүсэх юм байна. За холдон салахаар юу үүсэх юм бэ? Далайн ёроолыг үүсгэх юм байна. Далайн ёроолыг үүсгэх. За бичээд аваа. За миний хүүхдүүд дуурайд хичээлээ гяс бичээд явуулаарай. Дууссан уу? Маш сайн байна. За дараагийн хүүхдүүд нь дуурайд явуулаарай. За тэгэхээр нөгөө бидний нөгөө нэг саяны ярьсан газрын гадар маань үндсэн том жижиг маш олон хатангаас бүрддэг байх юм тийм үү? За энэ хатангууд маань үндсэн 3 төрлөөр яадаг байх нь хөдөлгөөн хийдэг байх. Энэ хөдөлгөөн хийснээрээ бидний нөгөө газрын гадар дээр байгаа уул, гол горих, одоо далайн ёроол тийм ээ, хавцал, ангал, за дэлхийн бидний өөрийн амьдарч байгаа төвүүдийн эдгээр энэ хөдөлгөөнүүд нь бүгд энэ яах нь тектоник хавтантай холбоотой байх нэ. За дэлхийн хуурай газрын хотгор гүдгэрийн үндсэн элементүүд нь юу вэ?
ба тал газар. За уурлан хэлбэр дүрсээрээ ямар ах вэ? Олон янз байна. За энэ бас яах нь вэ? Насны хувьд бас яах вэ? Өөр байна. Залуу, хөгшин гэж ангилдаг. За өөрийн хооронд нь голлох шинжээр нь бас яадаг байх нь вэ? Ангилдаг байх. За юу гэж ангилсан байна? Зүйтэй. За тэгвэл энэ хүүхдүүд одоо энэ дээдлийнхаа дээдлийн энэ тодорхойлтыг хүчиж аваад дараа нь яах нь вэ? Атрат уул гэж яг юу юм бэ гэдгийг хүчээд авах та. За маш хурдан шүү. За бичээд авчих. Дараа нь хэдүүлээ дахиад ярилцсанаа. За дуусч нь хүүхдүүдээ. За миний хүүхдүүд хурдан бичин шүү. Цаг нь бага байгаа шүү. За дуусч байна уу миний хүүхдүүд? За митингээд дууссан гээд хоорондоо сайхан ярилцаад. Сайн байна. Сайн байна. Хэлбэрийг антигнал хотхорд хэлбэрийг синхронал гинэ гэдэг. Энийг асуусан. Байж ёогш. За болсон уу? За тэгвэл одоо харжээ. Энэ чулуулгын зузаан давхраг тасралтгүйгээр хотхор гүдгэр хэлбэрт орсныг хэлнэ. За хажуугийн шахалтаас гэж байна. За тэгэхээр нөгөө нэг уул үүсгэд нөгөө нэг тевтон хавтан хажуугийн шахалт үүсгэснээсээ яах вэ гэхээр атрачдаг байна. Атрач. За атрат уулыг нь гүдгэр хэлбэрийг нь юу гэдэг гэж байна? Антигнал. За хотхор хэлбэрийг нь синик линал. За гэж хоёр яадаг байх нь уу? Атрат уулыг хоёр ангилдаг байх. За атрат уул нь өөрөө яасан? Хажуугаас шахагдсны улмаас яасан байна. Хурдс нь чулуулгын шахагдсны улмаас
үүсдэг байна. За тэгвэл антигнал, синтегнал уул гэж юу хэлж байгаа юм бэ гэхээр за хоёр чулуулаг нь хоорондоо шахагдсны үднээс дээшээ гарсан нь юу ах нь? Дээшээ гарсан нь антигнал, доош суусан нь синтегнал ах. Зүйтэй. За тэгвэл яг ийм уул дэлхийд одоо байгаль дээр байдаг. Яг ийм хэлбэртэй уул нь болохоор яах нь? Антигнал, синтегнал гэдэг нэрлэгддэг байна. Та нарт харагдаж байна уу гэдэг? Одоо ер нь антигнал энэ хоёрын ялгааг олов уу? Уулын дээшээ гарсан нь юу ах нь? Доошоо суусан нь за байгаль дээр тэгвэл яах вэ гэхээр энэ хоёр нь яах нь ийм байдалтайгаар харагддаг байна. Байгаль дээр энэ уулыг харж байна уу те? Ийм хэлбэртэйгээр байгаль дээр харагддаг байна. Тэгвэл энэ нь болохоор аттракц уул байна. Аттракцлаас үүссэн уул нь яах нь антигнал, синтегнал ах нь шүү. За ойлгосон уу гэдэг? За. За болчихно уу? Сайн. За дараа нь зүрхт уул гэж ангилна. Зүрхт. За тектоник хөдөлгөөний улмаас чулуулгын үе давхаргууд суурч тасцарч зүрг нь голдуу газар хөдлөлтийн үед яасдаг бахна уу? Үүснэ. За зүрч дээш өргөгчнээ нь юу гэдэг вэ? Горс доош суусны нь юу гэж уншаарай? Карбон буюу лифт гэж нэрлэдэг. За миний хүмүүс одоо тэгвэл зүрхт уул гэхээр эндээс эхлэв чигтэй. Зүрхт уул гэхээр зүрг нь голдуу газар хөдлөлтийн үеэс үүсдэг. Харагч нь багш нь энэ зураад байгаа энэ хэсэг. За эндээс энэ үртэл бичиж. Зүрг нь голдуу газар хөдлөлт гэдэг. За багш нь доогуур нь улаанаар зурчээ. Энэ зурсан хэсгүүдийг та нар бичээд аваарай. Зурагдсан хэсгүүдэд харагдаж байна уу хүмүүс ээ? За. Энэ хүмүүс багшийнхаа зурсан өгүүлбэрүүдийг бичээд ав гэсэн үг. За болчихно. За сайн. За тэгвэл нөгөө зүрхт уул маань галтуул дэлбэрснээс үүсдэг уул маань за энэ горст карбон гэсэн дээш гарсан нь юу болох нь? Горст доош суусан нь карбон. За тэгвэл байгаль дээр ийм байдлаар харагддаг баг. Энэ уулыг харж байна уу те? За ийм байдлаар харагдах юм бол галтуулнаас болж одоо яах нь үүссэн уул буюу энэ нь бол зүрхт уул байна. Зүрхт. Энэ зүрхтийн хооронд дотор нь яах нь хоёр ангилсан. Горст, карбон гэж. Дээшээс босныг нь горст, доош сусныг нь мундаг. За.
За миний хүмүүс энийг хүчээд дав. Гэрийн даалгавар. За тэгээд энэ даалгаврыг хийгээд та нар гүрв дээрээ тавиад багштай эргүүд шалгуулъя шүү. Мөн энэ хичээлийг бас юун дээр тавина? Гүрв дээр чинь тавьчин та нар эргэж хараад энэ хичээлийг хийх боломжтой. Мэдгүй зүйлээ эргэж хараад энэ даалгаврыг хийх боломжтой шүү. За явуултаа.